Энэ хүүхдүүд ягаад араас нь гүйж байгаа юм бэ гэх юм бол хүүхдүүдийн хувьд бол эдгээр баатар гэсэн үг байхгүй. За тэгээд эдгээр бол улсын баатар болсон байгаа. Угаасаа домог болсон байгаа. Тэгээд эдгээр ийм хүмүүсийг шүтж гинэ гэдэг чинь дараагийн Хамасын гишүүдүүд зүгээр мянгаараа илсэж байгаа байхгүй. Тэгээ энэ дайн дуусахгүй. Яагаад гэх юм бол эдгээр бүгдээрээ юу бодож байгаа юм бэ гэх юм бол хариугаа авъя, өшөөгөө авъя гэж бодож байгаа. Тийм учраас энэ төр зүрийн галц зогсоох юм. Энэ бол инх тайван бол биш ээ. Израиль Палестин, Газа галц зогсоох хилцлээ хийлээ. Энэ дайн төр зүгтээ зогссон, дууссан гэж юусоо хэлэхгүй. Гэхдээ юу дууссан бэ гэх юм бол тодорхой. Беньямин Нетаньяхугийн улс төрийн карьер дууслаа. За, тэгээ өчтөр хэвлэл мэдээллийн хурал хийсэн Беньямин Нетаньяхугийн хэлсэн үгийг сонсцгоё. Тэгээ та бас юун дээр анхаарал хандуулмаар байна гэх юм бол түүний body language дээр. We're at a momentous development in the last 2 years. We fought during these 2 years to achieve our goals. And the central one of these war aims is to return the hostages, all of the hostages, the living and the dead. And we're about to achieve that goal. We couldn't have achieved it without the extraordinary help of President Trump. 2 жил ерөөхдөө маргалтлаа, хооронд алдцлаа, одоо галз зогсоолоо. Энэ амжилт хэний амжилт юм бэ гэх юм бол Дональд Трампын амжилт гэж байна. Steve Witkoff and Jared Kushner, they worked tirelessly with Ron and his team, our team. That and the courage of our soldiers who entered Gaza and the combined military and diplomatic pressure that isolated Hamas, I think, has brought us to this point. Тэгээд манай цэргийн алба дипломатын харилцаа. Тэгээд бид нар юу хийсэн бэ гэх юм бол Хамасыг булан шахсан. Би юу гэж бодож байна гэх юм бол Беньямин Нетаньяху Израиль өөрийгөө булан шахсан гэж ойлгож байгаа. Би өөрөө. Яг гэх юм бол тэндээ genocide хийсэн, хэдэн зуун мянган хүмүүсийг алсан. Газаг зүгээр бөмбөгдөө тоос шороо үнс болгосон. Thank both of you, Steve, Jared. It's been long hours. Ялсан хүнийг хэдүүлээ зөндөө харсан. Та нэг санаж байгаа юм бол 2017 оны сонгуул илүү. Тэгээ ардын намынхан бараг 70% суудл авсныхан дараа бүр ингээ бөөстө тэ амжилтнаа бараг согтцсон ярьж ирсэн. За Беньямин Нетаньяхугийн энэ үг бол ялалт бол биш ээ. Хөрөнгөний зах зээл хувьцаа улс төрийг сонирхоод байна тий. Тэгээ хөрөнгөний зах зээл яагаад өсдөг юм? Эдийн засаг яагаад өсөд идэг юм бэ? Ойлгомоор байгаа юм бол миний Fuck Money 2 Time to Die номыг сонирхоод үзээрэй. Дэлгэрэнгүй мэдээл Idrotsicom-оос. За тэгээд энэ ном ойролцоогоо бараг 500 хуудастай дүүрэн мэдлэг. Хамгийн гоё юм юу юм бэ гэх юм бол 8 дугаар ангийн хүүхэд энийг ч гэсэн ойлгоно маш энгийнээр бичсэн. Санхүүч хэлээрээ ерөөсө бичээгүй. За захилмаар байгаа бол Idrotsicom тэнд бас дэлгэрэнгүй мэдээл байгаа. Тэгээ энэ дайн яагаад дуусаагүй юм бэ? Зүгээр энэ түр зүрийн арга хэмжээ юм бэ гэх юм бол эндээс харж болно заяа. За Газа өмнө дараа. За өмнө юм байсан. За ингээд зам харагдчихээн, хороолууд харагдчихээн гих мэдчлэн одоо энэ дараах за юу анзаарэгдэж байна. Юу анзаарэгдэж энэ баг нөгөө шороо орд олборлсон уул уурхайн зураг болцсон байгаа зү. Тэгээд энийг бөмбөгдөөд энэ хаваар байсан хүмүүс нь дийлхэн зүгтсан л та. Зүгтаагүй хүмүүс зөндөө байгаа. Тэ. Энэ зүгээр цемпний өнгө болсон. За. Тэгээ юу юм бэ гэх юм бол зүгээр eradication устгал явсан шүү дээ. За тэгээд ойрхоноос ингээд харах юм бол иймэрхүү дүр зураг харагдаж байгаа. Тэгээд 100 мянган хүмүүс эндээсээ зүгтсан. Гэрлүүгээ одоо буцаж байгаа гэхдээ гэрн байхгүй. Та зүгээр төсөөлөө үзчих заяа. Хэддууд манай яармгийг зүгээр ингээд бөмбөгдөөд үнс болгоод хүмүүсийн үл хөдлөхөн байхгүй, хамаатан саатан байхгүй, ах дүү эгчнэр ингээд нас барсан, эхнэр нөхөр өвөө эмээ ач зээ хэдэн зуун мянган хүмүүс ингээд нас орсон.
Мэдээч 100% Израилийг буруутгах гэж байхгүй, Хамасын буруу мэдээж байгаа тий. Палестинийхэн бас ерөөхдөө тэр улс төр дээр дайн терроризм зөндөө юмнууд байгаа. Гэхдээ хүүгээ алдсан ах ихч дүүгээ Израилаас болж алдсан гэж одоо харж байгаа хүн тэрг угаасаа ойлгохгүй шүү дээ. Ойлгох гэж хичээхчихгүй. Тэгээ таад ингэ харж байгаа юм бол өөрийнхөө ингээд Улаанбаатар хот ийм болцсон байна. Тэгээ төсөөлчих заяа. Тэгэхээр бид нар яах юм бэ гэх юм бол тэгээ цусны дайсантай болно гэсэн удам дамжсан юу болж байгаа шүү дээ. Хараал болж байгаа шүү дээ. За тэгээд ерөнхийдөө Газа өмнө иймэрхүү байсан тий. Далаа малаа гарцтай. Ерөнхийдөө одоо юу болцсон бэ гэх юм бол зүгээр тоос шороо. Тэгээ хүмүүс юу хэлж байна гэх юм бол Хамас эсвэл Хамасын дараагийн тий холбоо групп ерөнхийдөө хэдэн зуун мянган шин гишүүнтэй болцсон одоо гэж ярьж байгаа шүү дээ. За тэгээд буцаагаад Беньямин Нетаньяху тэр тэг анхаарлаа хандуулъя. Яагаад түүний карьер дууссан бэ гэх юм бол Стив Виткоф тэг Трампын хоёр илгээсэн хоёр хүү энэ хэвлэл мэдээлэл хийсэн. Тэгээ Беньямин Нетаньяхугийн нэрийг дурдсан. Тэгээ нэрийн дурдсныхан дараа Израиль иргэдүүд энэ хэвлэл мэдээллийн хурал дээр хамт байсан хүмүүсийн реакцийг хэдүүлэн хамт харцгаая. To Prime Minister Benjamin Netanyahu. За, ерөнхий сайд Беньямин Нетаньяху нэг үг хэлмээр байна. Тэгээд Jared Kushner тэ Иванкагийн нүүр царай руу хараарай. За, Стив Виткофын нүүр царай бас та харчих. Тэгээ эдгээр энэ реакцийг хараад аав юм уу найзлуугаа ярьсан байгаах те тэр Дональд Трамп руу ярьсан байгаахаа. Тэгээд юу хэлэх вэ? Тэгээд хэдүүлээ зүгээр харцгаая. Яг тэгж байгаа юм бэ гэх юм бол өмнө Израиль ер нь бол маш сайн агаарын хамгаалалтай гэж өөрөөхөө боддог байсан. Iron Dome-насаа болж ерөөхдөө биднэрт гар хүрэх ямар ч боломжгүй. Ирантай удахгүй бид нар алцаад ялах бах гэсэн Газа Палестиныг бид нар бас барнаа. Их Израилийг бүтээн байгуулалт юм уу талбай эзэмшээд явнаа. Сириагийг сая бас туркуудтай хамтраад бутлаад задлсан. Тэгээд юу болсон бэ гэх юм бол Ирантай алдсан, Хамастай алдсан, хоёулын барсангүй. Газаг тэр чигтээ залхих гэж үзсэн. Газагийн далаагийн ирэг дээр тий далаанд ерөөхдөө Газагаас нэлээд ойрхон хоёр томоохон газны орд тий илэрсэн. Тэрийг бас булаагаад авч чадаагүй. Тэгээд одоо Палестин баг өөрийгөө улстай болох зам руу орцсон. За тэгээд Израиль нүр царайг алдсан. Ерөөхдөө амар эмзэг юм байна. Америкийн тусламж байхгүй юм бол Иран ерөөхдөө Путинда дуусгачих юм байна. Тэгээд тий яг хилний цаана тий одоо бараг том өрөөний хаалганы цаана одоо 100 мянган хэдэн одоо шин террористыг бий болгосон. Яг гэх юм бол тэдний хот амьдралыг ингээ бөмбөгдөө дуусгасан байгаа юм чинь. Тэгээ Израиль ард иргэд энийг ойлгож байгаа. Ираны пресс хүмүүс энийг ойлгож байгаа. Сириагаас хүмүүс ойлгож байгаа. Иракийн хүмүүс энийг бүгдээр ойлгож байгаа. Муслим хүмүүс эргэн тойрон ерөөдөө Израиль руу хараад окей. За ингэж эднэртэй харьцах хэрэгтэй юм байна. Ойлгож авлаа. Тэгээд еврейчүүд энийг бас сайн ойлгож байгаа даа. Okay. Тайван бай. Би яриагаа дуусгая. Тэн хаа чимээгүй байл та. Иванка Jared Kushner-ийн нүүр царайг хараарай. To Prime Minister Benjamin Netanyahu. Нэрийнч буруу хэлсэн. Тэ. За Иванкагийн нүүр царайг хараарай. Тэгээд дараа нь ингээд авлага уцаар ярихдаа юу гэж хэлсэн бэ гэх юм бол аюу ойлгомжтой. Аава. Энэ хүн дууслаа. Энэ хүн дараагийн сонгуульд дээр ялна гэж байхгүй. Энэ хүн удахгүй арчигдана. Ард түмэн энэ хүнийг дэмжихэ болцсон байгаа юм байна. Тийм учраас нэр төр энэ хүнтэй холбож болохгүй шүү аава. Тийм биз дээ. Toxic persona non grata болсон. Яа хартаа. Амар uncomfortable. Jared Kushner бас агад. Steve Witkoff бүр хэлэх үг мэдхгүй what the hell is going on гэж бодож байгаа. Okay, let me just finish. Би ингээ үгээ дуусгая л та.
my thought. Тэ. I was in the trenches, guys. Let me. Тэ. Энэ Нетаньяхугийн үгийг хэлээд нэрийг хэлээд тэгээ үгийн дуусахгүй. Яг гэх юм бол энэ хүмүүс дараагийн сонгуульт дээр хэнийг сонгох юм бэ гэх юм бол айгүй ойлгомжтой. Зүгээр Беньямин Нетаньяхугийн эсрэг хүнийг л сонгох. Let me just finish my thought. I was in the trenches with the Prime Minister. Believe me, he was a very important part here. Би бас Беньямин Нетаньяхутай энэ гал зогсоохын төлөө тэмцсэн. Тэгээ танаа ерөнхий сайд таадын төлөө ажилласан шүү гэж тийм утгатай юм хэлэх гээд байна. Тэгээд ард түмэн ямар реакц үзүүлэх юм бэ дахиад сонсгоо. За тэгээ гал зогссны дараа Газад юу болсон бэ гэх юм бол энэ болсон. Одоо эдгээр ялагдсан юм шиг дүр царай үзүүлж байна. Костюм, хувц сунар, Хамасын тоноглоо буцаагаад сэргээсэн. Тэгээд Хамас ялагдсан юм шиг харагдаж байна уу таадын зүгээс таадын хувьд. Одоо хүүхдүүд араас нь гүйж байна. За энэ хүүхдүүд ягаад араас нь гүйж байгаа юм бэ гэх юм бол хүүхдүүдийн хувьд бол эдгээр баатар гэсэн үг байхгүй юу. За тэгээ эдгээр бол улсын баатар болсон байгаа. Угаасаа домог болсон байгаа. Тэгээд эдгээр ийм хүмүүсийг шүтж гинэ гэдэг чинь дараагийн Хамасын гишүүдүүд зүгээр мянгаараа илсэж байгаа байхгүй. Тэгээ энэ дайн дуусахгүй. Яагаад гэх юм бол эдгээр бүгдээрээ юу бодож байгаа юм бэ гэх юм бол хариугаа авъя, өшөөгөө авъя гэж бодож байгаа. Тийм учраас энэ зүгээр төр зүрийн гал зогсоох юм. Энэ бол инх тайван бол биш ээ. Дэндүү олон хүмүүсийн дээр нас барсан. Энэ бол удам дамжсан юм болно. Энэ мүдтэй тэр инх тайван гэсэн өстө худлаа шүү. За харамсалтай. Тэгээд энэ Беньямин Нетаньяхугийн буруу гэж хэлж болно.